болсон байна. Тэгээд энэ 7 хоногт би нэг шүлэг тэрэлсэн байгаамаа. Тэгээд тэр шүлгээ та бүхэндээ уншиж үзүүлэх гэсэн. Оюун Эрдэнэ дарга маань weekly show үздэг болов гэдэг нэртэй юм шүлэг тэрэлсэн юм аа. Орой бүр тухлан суугаад онлайн орчныг сэмхэн шагаагаад Амраас weekly show нууцаар үзээд амаргүй шоу шүү гэж та хэлдэг болов. Төрийн ажлаан төр хоошин тавиад түгшин санаарчирч чих тавин хошин яриаг минь сонсод суугаа хорвоод ганцхан миний л ерөнхий сайд оюун Эрдэнэ гэж байгаа шүү дээ. Баярлалаа. Ингээ weekly show гэж яагаа. Дараа 7 хоногт улсын хурлын чуулгыг эхлэх гэж байгаа учраас ер нь бүгдээр поз моз аваад өрүүлт мөрүүлтээ аваад ихсэн. Энэ 7 хоног бол бас маш их мэдээтэй 7 хоног байлаа. За өнгөрсөн мартын 8-наар олонний анхаарал татсан нэг үйл явдал болсон нь заргийн өнрөө суллагдсан байна. Ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдсан. Тэгээд энэ бол маш олон хүний анхаарлыг татлаа. Тэгээд зургийг харсан аахгүй цаа чи зураг оруулсан. Тэгсэн чи ер нь их гоё юу вэ шүү. Царай зүснэс бол ерөөсөө алдаагүй байна. Та санаж нүггүй нэг магна нэг 40 хоног суугаад гараад чи бүр ингээд торж муураад ингээд үс сахландаа өрөлдсөн мэс чи манай өнрөө чин жил гараа суучод ерөөсөө юу ч болоогүй юм шиг айгүй сэмбэр гарч ирж илээ. Тэгээд ямар ч байсан өнрөө маань гараад ирсэнд ямар ч байсан баяр хүргье. Тэгээд ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдлаа. За дээрээс нь энэ 7 хоногт ерөнхийлөгчийн чект айлчлал бас олон хүний анхаарлыг татаад авлаа. Мөн ерөнхий сайд оюун Эрдэнэ маань шүлгийн төврээ гаргана гэдэг мэдээ бас энэ 7 хоногийн ихээр явсан байгаамаа. Гэх мэтчлээ олон сонирхолтой үйл явдлууд одоо ингээд мэдээгээ эхэлцгээе. За мартын 8-наар нэг бүсгүй өстой амар баярлаад бэлэг аваад өстой бүжиг мүжигээд өстой гоё юм болсон. Мөнгө тавтай хөлөг шиг цэцэг baах дам мөнгө. Тэг хүмүүс бол бүр яг энэ видеог хараад хүүшээ. Нөгөө сансар саваа чи энд байсан байж тээ. Гэдгсэн. Яг энэ хөдөлгөөн нь яг байсан те. Тэгээ тэр гадаад залуу ямар хурдан монголчж байна те. Ер нь яг барууны орнууд ингэж мөнгө зөнгө ингэж цэцэг мэцэг шиг болгож бэлддэг юм байхгүй шүү. Манай хүн эсвэл маа энийг надад бэлгэлсэн юм дөө. За ямар ч байсан энэ 7 хоногт маш олон хүмүүс сансар саваагаа мэдээд авлаа. Дээрээс нэг ч гэсэн Монгол бүсгүй маш их баяртай байлаа. Мартин нам ямар ч байсан дууссан шүү залуучуудаа бид нар даваад гарлаа. 1998 оноос хойш эрчүүдийнхээ эрүүл мэндэд анхаарч байгаа Гард Манлан эмнэлгийнхэн маань манай өнөөдрийн нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байна. Гард Манлан эмнэлгийн маань мэрэгжлийн эмч хамт олон баг та бүхэнд мэрэгжлийн үзлэг шинжилгээ, за месасл, онцлогоо гэсэн иймэрхүү үйлчлэгээнүүдийг үзүүлж байгаа юм. Мөн зөвхөн эрэгтэйчүүдээс гадна эмэгтэйчүүдийн үзлэг шинжилгээ байгаа гэдгийг дуулгахад таатай байна. Хэрвээ танд ямар нэгэн асуудал тулгараад хаана хандхаа мэдэхгүй байгаа бол 27 жилийн туршлагатай Гард Манлан эмнэлэгт хандаарай. За би бол өмнө нь Гард Манлан эмнэлгээр нэлээд олон жилийн өмнө үйлчлүүлж ирсэн. За тэр үед бол маш сайн эмчилгээ аваад одоо өөрийнхөө өвчнийг бол эмчлүүлж ирсэн. За description хэсэгт Facebook-нд байрлаж байгаа. Та хаана байгаа болон ямар үйлчлэгээ авахаа description хэсгээс аваарай. Гард Манлан 27 жилийн түүхтэй эрчүүдийн эмнэлэг байна. Баярлалаа. Үнэхээр сайн эмчилдэг шүү манайхаа. Үнэхээр сайн эмчилдэг. Өнгөрсөн 7 хоногт бас нэгэн харамсалтай үйл явдал болсон. За тэгээд юу болсныг бүгд харъя. Огийн цэгээс гал алдаж ой хэрийн төмөр гарчээ.
Өнөөдрийн байдлаар Дөрвөн аймгийн 11 сумд ой хэмрийн төмөр гарсан дуудлага онцгой байдлын газарт бүртгэгдсэн ба урьдчилсан байдлаар төмөрт хээрийн 71,495 га талбай, 16 гэр, 22 хашаа сарвч, 2 автомашин, 2100 боодлын ус өртсөн бөгөөд хохирлыг хэмжээ эцэслэн гараагүй байна. Гал төмрийн шалтгаан нь урьдчилсан байдлаар сумдын төвлөрсөн хогийн цэгээс гэрийн яндангаас илгаалаас үүсвэрлэн гарчээ. Ийм дэргэд та бүхэн хаврын хуур ашиглалтай төмрийн эрсдэлтэй удирдалд ил задгаа хог шатаахгүй. Татсан тамхины ишээ унтрааж болзошгүй эрсдлээс урьдчилсан сэргийлхийг сэрэмжлүүлж байна. За ингээд зүүн аймагуудын нутгаар маш их том хэмжээний түүмэр ассан. За энэс болоод одоо хоттой хоноо тэр чигээр ингээд алдсан айл хүртэл байсан. За бүр малч нь бол уйлаад ярьж байгааг бол харлаа. За тэгээд маш олон хүмүүс энэ гал төмрийг унтраахад одоо хүчин зүтгэсэн байна. Малчт маань одоо энэ гал төмрийг унтраах гэж явсан байна. За ямар ч үсэн энэ 7 хоногт нь гал төмрөө унтраагаад авсан. За тэгээд энэ гал төмрийг унтраах үеэр явсан малчны яриаг сонсё. Одоо нөгөө нүүр амбол ер нь тэгээд угийн ч нэг хайтар цагаан өмбий шаргун нүүр амбол тэгээд буус тоорцыг гачийн болсон шүү дээ. Тэгээд 11-ний өглөө эмнэлэгдэж ирсэн. Тэгээд эмнэлэгт яагаад яасан 2 нүд ер нь барыг харахгүй болсон. Хоол идэж чадах байсан. Аягатай одоо сайн ууж болдгоо юм байна. Одоо нөгөө малч нь одоо хамгийн түрүүн нүд нь хүмсгийн шатаад, уруулын шатаад тэгээд гэдэг шүү тийм ээ. Яг тэнтэй адилхан хүн бас тийм болдго юм байна. Тэгээд 3 сар хоол унд иддэг гэсэн. Ерөөсөө ингээд аягтай сайн ингээд уунчтай тэгэхээр энэ чинь ердөө ингээд сул гойж ингээд ааш. Сайн. Тэгээд энэ ажиллагааг бод. Одоо өнөөдрөөс бол одоо нүд мүд хардаг болоод одоо ингээд сайхан болоод байна. Эмнэлэг бас сайхан тусалцаа үйлдвэрлэсэн бас Дорнот аймгийн хөлбөмбөр сумынхаа хүн эмнэлгийн хамт олонд бас энэ ташмыг ашиглаад баярлаа гэж хэлчихье. За ямар ч байсан хүний аим эрсдэггүй нь бол яамаа да тийм манайхаа. Хүн амьтан хүж өргөцсөнгүү. За тэгвэл хэдүүлээ одоо хаврын одоо хуурайшлын үе эхэлж байна. Хаана болгоомжтой яа. За хавар бол айл амьтан байшин хороо мороо шатдаг үзэгдлүүд бол нэлээд явдаг. За тэгээд байгальд явж байхдаа гал малаа бүгдээрээ мэдээтэй байя монголчууд. Энээс ч болоод маш том хохирол гарлаа юм байна шүү. Тэгээд хаврын хуурайшлын үе эхэллээ. Хаана болгоомжтой байцгаая. За хаврын хуурайшлын үе болж явах зур нэг газар ганцаархнаа нойтон байлаа. Сансар гардан хотхон Улаанбаатар хотын төвд Чингис хаан зочид буудлын баруун хойнд баригдаж байна. Тус хотхны метр квадратын үн 6 сая 100 мянган төгрөгөөс эхэлдэг. Хамгийн бага метр квадраттай байр нь 500 саяас 1 тэрбум төгрөгийн хооронд хэлбэлцдэг. Гэсэн хэдий ч чанартай байр бариагүй гэдгийг нь оршин суугчид цахим орчинд нийтэлсэн постуудаас харж байна. Хагас тэрбум төгрөгийн үнэтэй байрнууд байгаа шүү дээ. Тэгтэл чинь ус алдалт маш их байна. Инженерийн шугам сүлжээ маш муу хийгдсэн. Хоёрдугаар тэгвэл лифтний асуудал аюул том. Одоо энэ лифтнүүд хизээ нуурж орж ирж хүн амьтны амь настай холбоотой үүдэл. Одоо жишээлбэл доошоо 3 давхраас доошоо явах гээд доошоо дарах конопт дарлаа хэд дээшээ явдаг гэрэл нас чинь. Тэгээд доороос ирсэн нь зогсоод дээшээ аваа явчихна. Юу вэ? Лифт өдөр ус алдалт биш баг лифт нь амар юм шүү тий. Доороос ирж байгаа нь дээшээ аваа явчихна. Дээшээ явж байгаа доошоо эсрэгэл юм шиг нэ эсрэг. За тэр саяны тэр ус алдалт бол өстой амар байсан. За тэгээд ер нь бол энэ 7 хоногт хурд группийнхэнд бол айгүй ээлгүй 7 хоног байлаа. За ингээл 7 хоногийн ихээр ингээд нөгөө Сансар гардны байрны тэр саяны тэр амар хүрхрээ шиг ингээд алдчих штэ. Энэ ус алдалт бол олон хүний анхаарлыг татсан. За тэгээд одоо жүжигчин сөрөлт бас гараад ирсэн. Улаанбаатар палас маань орон сүнсний хороол болохоор болж. 2 сая шахуу хүн амтай нийслэлд 3000 гаруй хүн багтдаг зориултын ганцхан танхим байсан. Одоо ахиж тийм танхим барих газар нийслэл байхгүй. Тэгээ авснаач зарснаач яаж байгаа юм бэ? Одоо уран бүтээлчийн тоглолтыг гэдэг аан үзгүй. Хагас амтны санд бүхэн өргөөнд бүх болдог. UJ-ийн 1 цагийн 17 сая төгрөгийн төрөөстэй, насаац зэрэгний тоглолтын 50 сая төгрөгийн төрөөстэй, зөвхөн түрээсээ олохын тулд нэг суудал 150 орчим мянган төгрөгөөр зарагдах болжээ. Уран бүтээлчтэй одоо бай. Ой бай. Орог сүрэлт өөрөө юу би палас болцсон юм шүү тий. Бай. Өмнөөс нь. Гэхдээ яг хөө тэгэл сүулдэ өөрхий тоглолт хийх ч уран бүтээж олдох байсан шүү дээ. Яг үүндээ одоо л бөөнөр бол бид нар баг тоглолтоо хийх байсан гэдэг болохоос ер нь бол тэгэл
сүүлдээ хүн амтан туристгүй болол тэгэл хөрхий хаалга барьж байгаа шүү дээ чамаас тий. Тэгэхээр бүгдээрээ бас ингэж яриад яг. Тэгээд хамгийн гол нь олон хүмүүс энэ газрыг одоо ингэж орон сууцны барилгуулах гэж нөө Сансар гардны 10 дугаар орол гардн гэдэг юм барих гээд байна гэдэг юм ярьсан. Одоо яриад маш олон хүмүүс ууралсан. За тэгээд яг байшин барих юм уу, гардн барих юм уу, барихгүй юм уу гэдгийг бас сурвалжилжээ. UB Palace-ийн газар болох Баянгол дүүргийн 6 дугаар хоргооны газар нь хүн амын нэгтрэл хэтэрсэн бүсэд багтаж байна. 2023 оны тогтоолоор энэ төрлийн нэгтрэл хэтэрсэн бүсэд цэцэрлэг сургууль, нийгмийн бүтээн байгуулалтаас өөр барилга барих боломжгүй болсон байдаг. Тиймээс UB Palace-ийн газрыг нэр дээрээ шилжүүлсэн хурд стандарт компани орон сууцны зориултаар барилга барих зөвшөөрөл хүссэн ч журмаараа тийм боломжгүй байна. Ерөнхийд нь Баянгол хот дээр бид яаж 20-40 дээр харагч байна гэхээр нийт бол нэг 1000 орчим газар дээр хүн ам одоо байгаа нь 163 мянган хүн ам амьдарч байгааг бид 2040 онд гэхэд энийг бол барих буюу ерөнхийд нь буулгана гэж харж байгаа. Хүн амын бодлого яагаад бид буулгаж ингэж гаргаж байгаа гэхээр мэдээж хүнгаа өндөртөө байгаа хэсгүүд буюу суушаад байгаа хэсгүүд дээр буулгах тал руу бодлого барьж байна. Тэрийг яаж буулгаж ер нь олон улс явдаг вэ гэхээр за орон сууцны орон нэргээд ажлын байр нэмэгдүүлэх офисын барилгуудыг барих ч юм уу тий яг тэнд суурьшлыг илүү багасгах хязгаарлах тэр бодлогуудыг бол Баянгол дүүрэг тавьж өгнө гэсэн. За ямар ч байсан Баянгол дээр бол байшин бариулахгүй гэд хөрхий дээгийн маань ярьж ах шиг байна. Тэгээд ямар ч байсан хотын ерөнхий архитектор бол үгүй гэж ах шиг. Гэхдээ чойжо дарга бол шаал гэсэн бол шаад штэ. Тэгээд ижэнэ барилгаа барьж магадгүй тэгээд ер нь тэгээд одоо ч итгэхэд бэрх болж тээ. Тэгээд нэг дарга нэг юм ярьдаг, нөгөө дарга нь үгүй би барина гэд дайрдаг тээ. Тэгээд ямар ч байсан хонглын үзүүрт гэрэл байх шиг байна. За тэгээд энэ 10 дугаар орол бол ер нь бол орон сууц барих стандарт нь бол хэтэрсэн байгаа маань. Хүн амын нэгтршил нь амар их болцсон байгаа маань. Тийм учраас орон сууцны барилга барихгүй баха гэж хүмүүс хилцэж байх шиг байна. Гэхдээ мэдгүй сүултээ юу ч болж магадгүй. Тэгээд бүгдээрээ харцгаая. Сүултээ нэр юу ч болцсон байж магадгүй юм байна. Шууд UB Palace-ын тэр чигээр арай өөр болцсон байл яг. Чойж ах тийх болов. Та нар юу гэж бодож. За ямар ч байсан хурд группийн хувьд бол энэ 7 хоног нэлээд барцтай 7 хоног байлаа. 7 хоногийн ихэнд даваа гарагт ерөнхий сайд ерөөсөө амар том ярилцлага өгсөн байсан өдрийн сонинд. За тэгэл тэрнээс бол маш олон хүмүүс одоо ярилцж ирсэн тэр өдрийн сонины ярилцлагыг. За тэгээд тэр дундаас маш олон хүмүүсийн анхаарлыг татсан нэг хэсэг байсан. Тэр нь юу гэхээр жүжигчин дөлгөөнтэй холбоотой байсан гэсэн. Тэгээ манай оюун эрдэнэ бол тэгсэн. Одоо номог дөлгөөнтэй холбоолох одоо тэгээд үгүйгээд хахад холбоотой болдог бол кофе ууж шүү гэдэг юм ярьсан байгаа. За тэгээ яг энэ нийтлэл гарсны дараа бас жүжигчин дөлгөөн бас жижигхэн лайв ч юм уу нэг видео оруулсан байгаа. Тайлбар тавихгүй байхаар үний юм байна, дураач, үнийг юм лээч. Тэгэл за үнэн ийм юм аа гэж хэлэнгүүт худлаа яриад ээ. Эсвэл яс их завтай энэ хамаатай тэгэл яах ч тий шаардлагатай болоод тэгээд одоо энд яг хаалгаанда яралтай орохгүйд тэгээд мэдээ алдуулалтаа хүлээгээд байж чинь тэр орондоо Facebook орсон ч дүүр миний зураг авч өөртөө ч яс их завтай тий тийм шал хэрэггүй юм ухаал стресстэй юм а бичээл тий. Үгүй нэрээ завтай юм гэснээс би хүртэл шүлэг бичээд амжсан шүү дээ. Аюу эрдэнэ кофе уудаг юм бол би унаа гэж үгээд харин шүлэг бичээд авсан би ч мөр ингээд тэрлээд шүлэг тэрлээд тэгээ ер нь аюу эрдэнэ бит хоёр бол яванда болор цомж авч магадгүй юм шиг л хамтдаа манай он тэргүүн барин би жоохон долоогоо дид байрмаар шатсан. Тийм шиг үлээ. Тэгээд үгүй яг би бол зүгээр ингэж бодсон шүү. Өөрхий энэ хүн одоо ямар буруу ах вэ ч аавас тэгээд одоо зүгээр л жүжиг мүжигтэй тоглоо явж байгаа. Энэ гол нь энэ улс орныг сонин болгоод байгаа хүн чи одоо оюун эрдэнэ л байлгүй тийм ээ. Тэгэхээр хэдүүлээ бас хөрхий энэ хүн рүү биш оюун эрдэнэ рүү хэрвээ уур гаргамаар бол оюун эрдэнэ рүү гаргаад явъя. Тэгээд ямар хэдүүлээ яг одоо
хажууд нь лав өрөө зогсож байгаагүйгээс хойш тийм үстэй. Бас нэг энэ юм уугаа бас жоохон хамжаа хазаарахтай явуул яасан бэ гэсэн санал байна. За тэгээд гол нь энэ ярилцлаган дээр бас хит хитэн айхтар санаанууд явж илээ. Хөрс үхийн талаар бол хамгийн их мэдж байгаа юм бол би удахгүй бас энэ хүний тухай би бол бичнэ. Тэгтээ цаг нь болохоороо гэсэн юм ярьсан байлээ. Тэгээд та бүхэн бас сонирхол уншаарай. Бас сонин гаж гаргалгаануудтай тийм ярилцлага болсон байлээ. Тийм стандарт бус гэх юм уу? Тийм ярилцлага болсон байлээ. Тэгээ өөрхий дүлгөөнийг хэдүүлээ 50 орхи ёо манайх яар шиг. Тийм үстэй. Тэгээд яг үнэхээр тийм бичлэг нь гараад ирдэг ч юм уу? Эсвэл хажуудлынх нь айл яг би сонссон ч гэдэг юм те. Яг оюутны хоолоо мөн байсан шүү дээ. Яг тийм яг няцаагтшгүй баримт гарч ирэх юм бол хэдүүлээ. Энийгээ явуулъя те. Энэ хүүхдийг ч гэсэн 50 байлгаа. За тийм том ярилцлага өгсөн байна. Оюутан дараа маань. За. Өнөр хөрх өрөвдөд байгаа юм уу гэх юм. Тий. Бас үгүй нэр хэцүү штэ ингээд. Үгүй шаалцаагүйгээд хахад чи шаалцсан гэдэг чинь нэр хэцүү байхгүй. Баримтгүй байж тийм үстэй гэж. За манай хотын даргын ч байх үү. Одоо бүх юм юу байх гэж байна. Манай ерөнхий архитектор хөрхий бас нэг ингээд энэ тэнд барилга бариулахгүйгээд шулганжаах зуур Нямбатар даргатай холбоотой бас нэгэн том сенсац явсан. Ер нь энэ 7 хоногт Нямбатартай холбоотой нэлээд их юм явсан зөө. Гэхдээ би үнэхээр ярмааргүй байна. Зүгээр нэг гол хайлайтын л ярьчих төгөө. Тэгэхгүй бол одоо баг энэ хүнийг од болгох гэсэн нэвтрүүлэх юм шиг одоо сүултээ. Боли энэ удаа зүгээр ганц л юм ээ. Хаан уул дүрэг, Чингэлтэй дүргийн иргэний анган шатны шүүхийн шүүгч нэхэмжлийн дагуу иргэний эрг үүсгэсэн захирамж гаргасан байлаа. За захирамжтай холбогдуулаад шүүхийн урдаас гарах шийдвэрийг биелдэг баталгаажуулах зорилгоор надаас одоо миний эд төрөнгөтэй холбоотой битүүмжил гаргах захирамж гаргасан байлаа. Тэгээ надд бол 1 тэрбум төгрөг байхгүй, 1 тэрбум төгрөгийн эд төрөнгөч байхгүй. Сүүлийн үед яг хэвлэлээр 1 тэрбум төгрөг гаргуулах чинь гэдэг юм тийм нэг өшгсөн гуйс юмнууд явж илээ. Маргааш 14 цагаас би шүүгчийн гаргасан шийдвэрт иргэний эрг шүүгчийн шийдвэрлэх тухай хуулийн 69 төр зүйл заасны дагуу гомдол гаргасан байгаа. Маргааш 14 цагаас гомдол хилцэхээр ийм л байгаа. Яг юу яагаад ингэж байгааг нь ойлгосноо таад. За ингэсэн байна манайхаа. Автотээврийн одоо машин зардаг хүмүүс ийм холбоод байд юм. Тэгээд 3 холбоод нийлээд өөрчлөлт гаргасан юм. Бидний ажил хэргийн нэр хүнд талдсан гэдэг. Яасан бэ гэхээр Нямбатар доромжилсан юм байна. Энэ муусан өлөн бараг те машин зардаг юмнуудад бол дарлуулна гэж байхгүй гэд тэгэд ярьж байхдаа доромжилсан юм байна. За тэрийн шууд биднийг доромжлоо гэдэг ингээд шүүхэд өгсөн чи Нямбатараас ер нь 1 тэрбум төгрөг гаргуулна шүү. Мөнгө төгрөгөө бэлдэж байгаарэ Нямбатараа гэд шүүхээс юм одоо юу гэмт бичиг өгсөн юм байна. За тэгээд энтэй холбоотойгоор ийм шүүх хурлаа яваад байгаа юм. Би бол ингэж бодож байна. Ямар ч байсан мөнгө өгөхийн хувьд бол өгөх юм шиг байна. Гэхдээ арайч 1 тэрбум бол биш бах. За нэг тодорхой хэмжээний бол мөнгө бол өгөхийн хувьд бол өгөх юм шиг байна. Тэгээд 2-3 шатны шүүхээр яваад ингээд өгөх юм шиг байна. Тэгээд дараа бас манай дарга маань хүн амтан загнахтаа бас нэг бодолтой загнадаг болох юм шиг нэ. Хүн доромжилж болохгүй. Юугаад байгаа чи наашир гэж мэгээд те. Тэгээд нөгөө хүн бас доромжлуулсан ч гэсэн бас эргүүлээд Нямбатараас мөнгө авч болдсон байна гэдгийг бас ойлгочих юм бол Нямбатар дарга маань ядаж ярихдаа бодож ярьдаг болох юм шиг байна. За тэгээд энээс гадна туулын хурдны замын талаар ярьсан. За тэгэл дархан мархан руу хөл мөлөөрөө явж шиг гачим ярьсан. Гэтэ тэр мөрийг яриад яах вэ? Тэгээд тэртээ тэргүү та бүхэн харсан баг. Тэгээд хангалттай од болгож байгаа юм нэг. Тэгээд би бас нэмээд од болгоод яах вэ? Ямар ч байсан 1 тэрбум төгрөгийн нэг юм авлага өгөхлөгийн хэрэгт бол орсон байх шүү манайхаа. Энэ 7 хоногт төр хувийн хвшлийн түншлэлийн хурал болсон. Нэлээд том хурал болсон. Ерөөсө төр одоо хувийн хвшилтэйгээр түншилмээр байна. Та бүхэн минь наашраач. Бид нар чинь та нартаа маш их хайртай. Биднэрт хөрөнгө оруулаач. Хамтдаа түншлэгээд одоо нэлээд том хурал
овоо хэдэн сая төгрөгийн төсөвтэй хурал болж байгаа шүү гэлээ шүү. Одоо манайхан ч одоо байнга хурал хийдэг болсон. За тэгээ энэ хурлын үеэр өмнө нь түншилж исэн хүн бас ярьсан. Энэ төр хувийн хвшлийн түншлэлийн гэрээг засгийн газар 2000 одоогоос 3 жилийн өмнө 2022 онд гинт мэдэгдэхгүйгээр огцом одоо ингэж одоо энэ гэрээг цуцлаа хийчихсэн. Ямар шалтгаантай юм юунаас болж одоо зогсоосон гэдэг нь огт тодорхойгүй. Тэрэн дээр нэг үндэслэл болгож тавьсан юм нь болохоор зүгээр нэг мөрдөгч энэ гэрээг туслах хэрэгтэй байна гэж хичээллэгээр туслаа хийсэн. Тэгэхээр би бол энийг одоо юу гэж одоо зүүрэлж хэлээд байна вэ гэхээр нөгөө нэг бидний нэг дуртай кино байдаг шүү дээ. Одоо Тунгалаг Тамир гэдэг кинонд төвжил гэдэг нөхөр хамт явж исэн одоо нөхрийгээ араас нь хутгалж хачаад гутагаа явчихдаг. За тэгтэл энд бол яг төр хувийн хяншлийн түншлэл гэдэг дээр бол яг хамт явж исэн хүнийгээ бол хажуунаас нь хутгалж хачаад одоо тэгээ дараагийнхаа одоо түншлэгчдийг хайгаад явж байгаа. Өмнөх хутгалж хийсэн үнэ одоо тэгээ учрыг нь олоогүй гэж дараагийнхаа хүмүүсийг ингээд та нар хаана вэ бид нар хамтарья гэдэг ингээд явж байгаа юм бол би бол энийг нэг юм маниакийн нүг царайтай юм засгийн газар болчоод тэгээ түншлэгчээ дахиад араас нь хайгаа явж гинэ гэж үзэж байгаа. Serial killer болсон шүү дээ. Гэхдээ өөрхийн нөгөө хүнээ алаачгүй яагаад ч ингээд шархтуулаад ингээд гимтэг хайцсан. Тэгээ ингээд үгүй нэг алаад тэгээ амьдруулчаач гэсэн нөгөөд нь цаашаа алгаад дараагийнхаа хүнийг анаа. Төр хувийн хвшил түншилнаа гэдэг ингээд. Энд чи одоо нөгөө дархны төмөрлөгийн үйлдвэр дээр концессийн гэрээгээр орсон QSC компани захирал шүү дээ. Шижрээгээд өөрхий байнга л Twitter дээр бичихгүй энэ нэг асуудлаа шийдэж штэ нэг талдаа гарчил та нэг бол одоо намайг энэчнээс гарга эсвэл бол би энийгээ үргэлжлүүлээ те 3 жилийн өмнө хийсэн юм одоо бол аль хэдийн төмөрлөгийн том үйлдвэрээ барьж хугацаа өнгөрсөн боловч энэ баригдаагүй одоо хүрсэн байна. Тэгээд төр хувийн хвшлийн түншлэлийн хурлан цаана овоо хэдэн сая төгрөгийн хурал болоод байгаа байхгүй үргээ цаана ингээл яриад та хамтдаа түншлийн мөрдөгс нөгөө гадаа энэ одоо энэ хутгаа нэг бол авчих эсвэл бол зүрх рүү шаагаад намайг нэг бол алаачих гэд нэг бол амьдруулаад намайг гэд гадаа нэг үргээд ирээд амар хэцүү гоц нэрээ serial killer байхгүй тийм маниакийн шинжтэй гэж яг үнэн байхгүй үргээд. Тэгээд энэ яг дархны төмөрлөгийн үйлдвэр дээр бас л идэж уусан хэрэг гараад яг энэ төр одоо нэг гутар шааснаас хойш явсан захирал нь саяхан бас авилгалтай тэмцээн дуудагдаал мөнгө идэж уусан юм яваалгах шүү. Тэгэл ер нь ингээд хуваас хурааж авсан юм дээр байнгын л төр маань ийм л идлэг уулгын л явтаа явж байгаа. Тэгээд төр хувийн хвшил түншлэгээс өмнөх нөгөө гутар шаацсан хүмүүсээ алах гээд байгаа юм уу аврах гээд байгаа юм уу гэдгээ тодорхой болгооч ээ. Ноён сайд төшмөлүүдээ. Өнгөрсөн 7 хоногт Монгол банкны захирал амар том бөмбөг тэлэлчээд юу ч болоогүй юм шиг бөмбөг тэлэлчээд яваад гисэн. Баяртай гэдэг. За тэгээд тэр талаар мэдээ явсан байна. Эрчим хүчний реформыг тог захиргааны үнийн нэмэгдлээр эхлүүлсэн засгийн газрын ээлжид гинтийн бэлэг задарсаар байна. Ирэх 5 дугаар сараас дулааны үн 85%-аар нэмэгдэнэ. Харин намраас халуун хөт усны үн бас л дагаад өснө. Үр дүнд нь инфляц хоёр оронтой тоо руу орж олж байгаа хэдэн цааснаас хомслох үр төлбөрүүд нэмэгдэж, өгч байгаа татвар нь амьдралд дэм болохгүй нөхцөл рүү түлхэж байна. Үн нэмэгдэл байдаг өнгөрсөн хугацаанд ямар өөрчлөлт авчирсныг энэ удаагийн мэдээллийн хөтөлбөрийнхөө эхэнд хөндөж байна. 11 сарын 1-ээс эхлээд одоо хэрэглээний цахилгааны үнийг 30%, одоо дулааны үнийг 50%-аар гээд нэмэхээр ийм шийдвэр гарч байгаатай холбогдуулаад тооцоо судалгаа хийсэн. За ерөнхийдөө 0.7-аас 1% орчмын инфляцийн дарамт орчих юм байна гэсэн тооцоол байгаа. Энэ бол өнгөрсөн оны 9 сарын сүүлээр хэвлэлд өгсөн ярилцлага. За тухайн үед инфляц 7% хүрч байлаа. Монгол банкны хийсэн тооцоололоор бол 2024 онд инфляц ихтэл 8% хүрэхтэй байв. За гэвч энэ төсөөлөл даруй нэг нуларч оны төгсгөлд 9% хүрсэн юм а. За төгрөгийн тогтвортой байдлыг хангах зорилготой Монгол банк олон төрлийн үзүүлэлтийг харгалзан үзэж нөлөөллөө тооцож мөнгөний бодлогыг тодорхойлдог. Гэвч шийдвэр гаргагчид олонний их хэл амнаас айж тог захиргааны үнийг зарлахдаа анх хэлсэн тоогоо өөрчилснөөр эцдээ 30% байсан нь 85% болж таарсан. Үүнийг ч салбарын сайд нь хүлээн зөвшөөрчихсөн. Ийхүү худал тоо хийж үн нэмсний өөр нөлөө иргэдийн халаасанд мэдрэгдэж байна. За ингээд манай Монгол банк гэдэг нэг байга олохгүй байнга буудаад идэв юм шиг. За ингээд за өсрөөл 8% гэсэн чинь 9.6 шүү. 9.6 зүгээр Монгол банкны хэлж байгаагаар яг бодит амьдрал дээр энэ бол аль хэдийн 10% гарцсан инфляц бидний амьдрал дээр мэдрэгдэж байгаа шүү.
одоо дахиад юмны үн нэмнэ гэдэг ийм зүйл яриад ингээд сууж байна. Тэгээд Монгол банкныхан жоохон ер нь зүгээр тэгж боддог нэг худлаа яриа л яваад идэг нэг хүмүүс идэг шүү дээ. Хаан чамаагүй очоод худлаар бид надаа инфляци 8% хүргэнэ гэдэг хизээч 8% хүрэж байгаагүй. Тэгээд дээрээс нь сая баахан тооцоол хийгээд тэнцээ чин баг Монгол банк чинь 600 ажилтнтай зөө 6-гийн 600 хүн тооцоол хийгээд байгаа онохгүй шүү дээ. Та нар тэгээ боддоо. Нэг л их өөдрөг хүмүүс гайгүй бахаа л гэж суугаад идэг. За тэгээд энэ үнийн өсөлтүүд нь одоо хүмүүсийн амьдрал дээр мэдэгдэж эхэлсэн байна. Тэр тусмаа хуваараа бизнес эрхэлж байгаа хүмүүсийн амьдрал дээр мэдэгдэж эхэлжээ. Ямар ч шаардлагагүй ажиллаа хийж байгаа хүн лөө багтартлаа ууралчлаад бандсандаа уйлаа сууж. Ажиллаа хийж байгаа тэр эмэгтэй ямар буруу ах вэ? Эцэст өнөөдөр ингээд дулааны төлбөр гэдэг сард ингээд 5-600 мянган төлөл дээр нь тэгээд дээрэс нь тогны юм уу те ингээд сард ингээд аж ахуйн дээр төлөхөр манайх бас 4-500 мянган төгрөг төлдөг. За асуудалгүй ингээд асуудалгүй те тэгэнгүүт хамгийн амар нь юу гэж яагаад миний шар хөдлөө сая ингээд багтраад галзуураад ууралж байгаа гэхээр одоо энийг төлөхгүй болно шүү дээ. Зээлийн мэдээллийн санал уу ингээд зээлийн мэдээллийн санал руу явуулна гэж аахгүй. Тэгээ дулаан мулаан төлөхгүй бол бид нар зээлийн мэдээллийн санд хар даасанд бүртгэгдэнэ. Тэгээд би сая цагаан сарын өмнө би цагаан сарын дараа төлчихөө гэх тэгэнгүүт энэ ихч нэг ингээд өөрөө бас ажиллаа хийж байгаа санаасаа шаардуулж байгаа хүн чинь хөрх амт эзэнлүүд нэг түрээслэгч эзэнлүүд залгацсан байгаа байхгүй. Хөрх амт. За ингээл ёстой нөгөө хорвоо чи бизнес эрхлэгчдийн цовлонд цад болоогүй юу л гэдэг шиг те. Ерөөсөө одоо бүхэл юм одоо хааш юм бэ? Нөгөө зээлийн мэдээллийн санал руу ордог болсон юм байна. Энд чинь зээл биш, энэ чинь тогны төлбөр үсттэй. Тэг яахлаар зээлийн мэдээллийн санал руу ордог юм. Гэл ингээл ерөөсөө ингээл дарамтлах хүн бол ингээл зүгээр ингээл захаас ахуулаад замаар нэг ерөөсөө ингээл нэг захын бараг нэг хүн орж ирэл дарамтлагдаг болсон шүү дээ. За тэгээд энэ хүн бол багтарсан байна. За тэгээд энэ эмхтэн яриа бол энэ 7 хоногт нэлээд вайрал болсон. Маш олон хүмүүс гүйд нэрэн штэ, үнэн штэ. Одоо дахиад энэ дулааныхаа төлбөрийг нэмэх гэж штэ. Цахилгааныхаа төлбөрийг яая гэж ах чинь гэдэг ийм яриа бол явсан. За тэгээд энэ эмхтэйтэй дараа нь тайвширсныхан дараа өргийнхөө очиж ярилцсан байна. Гатгшаа гарыг тий. Гатгшаа гарыг л гэж бодсон боловч углуурханд Монголдоо сайхан амьдармаар штэ. Тэмцээд ингээд даваад гарыг гэж зүтгэжл энд байгаад байгаа штэ. Тэрнээс биш одоо л өчтөр бол нэр яг юу хийгээд байгаа юм бэ? Яг яах гэж амьдраад байгаа юм бэ гэдэг бодол төрж байгаа. Одоо тогны мөнгө 90,000 гарчсан бол 250 гарчих жишээний. Дулааны мөнгө нэг 200 дээр болчихсон бол 400-500 болчих жишээний. Одоо дахиад дарамжгүй дахиад 85% нэмнэ гэдэг ингэж чинь. Тэгэд энэ л хүндрэлтэй байгаа байхгүй. Зүгээр тайван амьдрах нөхцөлийг биднэрт өгөхгүй байгаад нь л бухимдаад байгаа. Тэрнээс биш бид нар төрөөс би амьдарч чадахгүй надад талтны мөнгө өгөөч. Би амьдарч чадахгүй надад хүүхдийн сургалтын төлбөр өгөөч гэж гоншихнаг байхгүй. Тэгээ амар их татвар авна. Ерөөс мангар их татвар авна. Бүр ингээд хийж байгаа бүтээж байгаа юмных нь баг ихэнхийн татвар гэдээ аваа явчихсан. Тэгэхээр ч одоо энэ хүн уйлахаас өөр яах юм бэ тийм үст. За ингээд иргэдийн амьдрал нэг иймэрхүү байна. За тэгвэл дарга нар энэ нэг үн нэмээд байгаа энэ татварын нэмэгдэл ер нь амьдрал дээр мэдэрж байгаа болов уу гэдгийг бас сурвалжилжээ. Сарын орлогын нь одоо дулаан цахилгааны үн нэмэхээр нэмэх болов уу? Ямар цогцол танд байна вэ? Одоо болгоол явна шүү дээ. Тэгээд би ч өөрөө та нар мэдж байгаа шүү дээ. Өмнө нь бизнес хийжсэн хүн нэг одоо тэр орлого цалин яриад ах нь бас нэг талдаа утгагүй шүү дээ. Гэхдээ мэдээж Монгол улсын засгийн газар аль болохоор одоо татварын том реформын хавар хийн. Бид нар бол одоо орлогоо хүрэх гэж л үзэн штэ. Тэгэл яг хоо нөгөө хүүхдүүд том болоод тусдаа гарцсан. За тэгэл нөхөртөөгөө хоёулаа ажил хийдэг болохоор байна. Гэхдээ би яг үнийг хэлэхэд одоо тэр хувийн ахын хэрэглээний талаар бол нарийн ширээ ойлголт муутай байгаа. Тэгээ олон тоог гişвэл хамгийн хэцүү юм шиг нь тий. Болгочихгоо л жоох мөнгө өчтгөө ард иргэдээ болгочихгоо л мөнгө хүрхгүй байна гэл тий. Дэлгэр сайхан гоч аргагүй шал буруу хүнээс асууж байгаа юм ч доо. Монголын топ 10 тэрбумтны нэгээс өшөөд гэсэн чи манай хэлж үгүй та нар ч та наваг мэдчихлээ. Ах нь одоо бас арайч тог могны мөнгөн дээр жижигрэх баян биш шүү. Эсвэл хатгаж асуусан юм болов. Нямбатар дарагч одоо
мэдэхгүй байх нь аргагүй угаасаа амьдралаас тасарсан юм шүү дээ. Нисэж байгаа хүн чи яаж мэддэг юм чи. Бүх юм ингээд дүүлэн нисэж байгаа жигүүртэн хүн чи одоо манусийн амьдралыг яаж Нямба даргад бол хилээд байгаа шүү дээ. Үгүй яг хөө тэр тог цахилгааны үн мүнэ мэддэг юм уу зүгээр л алхаатгаал гэдэг юм шүү дээ. Манай алхаж байгаа энэ яг энэ манай хайжуудын долгионтой зам байгаа тийм. Нэг тэрийг бас нэг яваад үзчихмээр байна шүү дээ. Тийм үстэй. Үгүй энэ одоо бас долгионтой зам байгаа юм байна ч гэдэг юм уу тийм. Ингээд дундуур нь яваад үзчихмээр байна. За дарга нар бол ингээд ер нь бол амьдралаас тасархаа байна. За одон туяа гişүүн л хөрхий ганцаараа амьдралаа болгочих гээд цалин мэлэн хүрхгүй нөхөртөөгөө хоёулахна байгаа байна шүү манай хандвин дасмаш байна. Одон туяа сайдынхаа амьдрал тасалцгаая. Олон жил төрөөр явахлаар аргагүй хөө хөрх юмт ядуу зүудөө амьдрах юм. Гү нэрээ нэг синтозо гэдэг нэг дэлгүүртээс одоо тэр нь ч байхгүй болсон. Төр дөмний годлоо дэлгүүрөө хүртэл ингэ залуустай. Их чинь яах вэ? Та нар л. За ингэ явж чинь. За тэгээд нөгөө нэг Монгол банкны даргын тесэлсэн бөмбөгнөөс болоод засгийн газар түргэн авсан. За тэгээд оюун эрдэнэ дарга одоо шийдвэрээ танилцуулсан да. Олон улсад бас одоо тарифын бас нэлээд юм ойлгомжгүй тодорхойгүй нөхцөл байдал бол үүсэж байна. Олон улстай холбоотой худалдааны бас тарифын зөрчил хурцлуулын юм одоо нөхцөл байдлууд үүсэж байгаа ийм одоо цаг үе байна. За тийм учраас энэ дээр одоо олон улсын худалдааны тарифын нөхцөл байдалтай уялдуулан авах зарим арга хэмжээний тухай одоо энэ тогтоол батлагдахаар болж байна. За энэ тогтоолтой уялдуулж засгийн газрын харьяа агентлагууд, за засгийн газрын харьяа яамдууд, за бүх төрлийн зөвлөл хороо, за комиссийн дарга, аймаг нийслэл сум дүүргийн одоо засаг дарга нарт одоо энэ хугацаанд ямар нэгэн байдлаар одоо үн тарифыг хөдлөхгүй байх, доктортой байдлыг одоо хадгалах, нийгэм тодорхой хэмжээний ийм одоо инфляцийн шок гэх юм арга хэмжээнүүдийг авахгүй байх юм засгийн газрын тогтоол батлагдаж байна. За тариф нэмэхгүй гинэ яг үргэлж. Нөгөө Монгол банкны дарга алуулсан бохоо. Чимгүй яжхан нэмчих гэсэн. Гэтэ ер нь бол хөөрхийн амтай энэ юу яасан? Яалтчгүй амаргүй үед гаргаж байгаа шийдвэр. Тий. Тэгэд гол нь манайхан гэхдээ нэг юм зовлон бэрхшээлийг яаж хийж нэг олчих юм те. Та санаж ин анх бол ковид гээд амар хэцүү зовлонтой амаргүй үе байсан. Дараа нь дайн гээд те гинт ингээд Монгол тэрэнд ямар ч хамаа авахгүй шүү дээ. Тэгсэн чинь өстө дайнаас болоод одоо бид нар өстө маш хэцүү хүнд цаг үеийг туулж ийн гэдээсэн чинь одоо уг нь дайн болж л байгаа. Тэгсэн чинь гигүнт шал өөр мөрс. Трампын тарифын юу гэлээ. Тэрийг баг бүгд ярьж илаа, учралж ярьж илаа, оюун эрдэнэч ярьж илаа. Ерөөсөө ам нээсэн болгол Трампаас болоод яачлаа гэд. Үгүй тэр тарифын дайн маань Монголд нөлөөлөх гэж 2-3 жилийн юм болно манайхаа. Тэр чин тэр эхлээд Мексик, Канадтайгаа үзэл тарж нэр Аз руу орж ирэх арай болоог. Одоо нэг хятад дээр дүнгиж тавих гад яригадаад ингээд явж байна. Арай болоог манайхаа арай эрт сандралдаад гүйлтэд байна. Тэгэд ер нь баг бүх юмныхаа үнийг нэмцснийхаа дараа нөгөө өнгөрсөн борооны араас цов нүмрөнгүлээ гэдэг шиг тий. Аль хэдийн хүмүүсийн амьдрал хэцүүсний дараа татвар тарифа нэмэхгүй гэж ярьж байна. Одоо уг нь нэмэхгүй биш. Эсрэгээрээ татвараа багасгая. Татвараа ингэж тий ингэж огцон буулгалаа гэд ярьж байгаа хүн шүү дээ. За тэгээд дээрэс нь ер нь бол Монгол улсын эдийн засаг нэлээд хүнд байдалд орсон байгаа. Ягаад гэвэл нөгөө сангийн яамны нөгөө өөдрөг гарууд төсөөлсөн байсан шүү дээ. Та санаж байна нөгөө. Тэ нэг гой өөдрөг тэ бүх юмний өнөөс наа гэж сангийн яамныхын ч амар гой төсөв гаргаад өстой дэлхийн түүхэнд байгаагүй дээд үн дээр нүүрс байх юм шиг яриадсэн чинь нөгөө нүүрс нь төсөө батлал баг маргааш нь шууд 30-40 унтсан шүү дээ. Тэгсэн чинь уул уурхай сайдд бас төлөвлөгөө байгаа гинэ. Одоо миний бие оролцоод за тэгэхээр бид нар одоогийн дараагийн Б вариантанд орно. Мэдээж биднэрт бол Б төлөвлөгөө байгаа. Нэг зүйлийн одоо үн ингээд бас олон улсад үүссэн нөхцөл байдал буюу энэ Трамп тарифтай холбоотойгоор ингээд олон улсад ганцхан Монголд биш маш олон улсуудад ийм нөхцөл байдал үүсэж байна. Тэгэхээр энэ дээр бид бүхэн хэрхэн төсвийн орлогоо хэмжээнд нь байлгах талаар ажиллагаанд орно. Экспортыг дэмжих ажил хэсэг гэдэг нь энэ. Тухайлх юм бол бид нар алтны олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх юм одоо бодлогыг баримталж ажиллана.
Б баримт нь алтгш. Гэхдээ алтан байгаа ч юм уу, байхгүй ч юм уу, хүн ингээд өсгөр явж юм. Тэгээд хамгийн гол нь одоо ингээд л ах шиг байна. Трамп тариф тавьсан чинь хятадууд нүүсээ авахаа болоод нүүсний унаа унчлаа гэдэг шиг. Sorry, no шүү манайхын зүгээр эдийн засгийн анхан шатны мэдлэгтэй хүмүүс энийг мэдж байгаа. Тэр Трамп сонгогдохгүй гэдг нь мэдэгдээчгүй те. Сонгуулийн эд өрсөлдөө магадгүй Камалааж гарч магадгүй гэдэг энэ үед яасан бэ гэхээр хятадын үйл хөдлөх хөрөнгийн зах зээл ер нь хятадын эдийн засаг өөрөө саарж эхэлсэн. Ер нь маш олон эдийн засгт хэлжсэн шүү дээ. Эдийн засаг нь саарчлаа шүү. Хятадын эдийн засаг саарчлаа. Үйл хөдлөх хөрөнгийн маш олон компаниуд нь дампуурчлаа. Наадуулчин гангийнхаа хэрэглэг багасгах шүү. Нүүрс мүрсээ багасгах шүү гэд хэлээл лээс. Тэгсэн чинь бүгдээрээ л тест. Үгүй 100 дээр байна. Тэгэл төсөн мөсөөстэй амар гоё өөдрөг төлөвлөгөө бариад ороод ирсэн ингэсэн байна. Тэгээд яг үүндээ Б төлөвлөгөө байгаагүй. Сая зүгээр Б төлөвлөгөө гаргаад ирлээ. Алсын хараа 20-50 гэж шаагаад байсан. Sorry no 2 сарын дараагаач мэдэхгүй байгаа манайхаа. Тэгэл ерөөсөө яаж идэж уугуу, яаж тасгалуул гэдэг юм бол бодож байгаа шүү яг үнэ. За тэгээд одоо ингээд амьдрал хэцүүдчлээ. Энэ төсөн мөсмө багасахгүй мó? Чавхлан сайдаа гэд асуусан чи юу гэж яриасныг сонс. Гол түүхий эдүүдийн ялангуяа одоо нүүрсний үн одоо нэлээдгүй одоо унж байна. За энэ бол тийм ч одоо таатай зүйл биш. За харин ямар ч байсан ихний одоо улирлын байдлаар за тэр дундаа эхний 2 сарын одоо гүйцэтгэл одоо гарчаад байна. Эндээс харахад бол одоогоор ямар ч байсан төсөвт одоо тийм томоохон одоо зочрол үүсгээр ийм бол одоо цохилт болоогүй байна. Та нар нөгөө дээшээ харж болохгүй гэд нэг кино гарч исэн санаж байна. Яг ковидын үеэр юу лээ англи нэр нь Don't Look Up гэдэг. Ингээд дэлхий ингээд сүрээд идэг. Тэгтээ тэрийг ингээд харуулахгүй ингээд зүгээрээ манайхан зүгээр нүүрсний үн унж байгаа ч гэсэн зүгээр энэ том төсөө гол нь аваад үлдэх хэрэгтэй шүү гэдэг байгаа байхгүй тий. Төсвүүдээр тодтгол хийхгүй бид нар дарга нарын мөнгийг хасахгүй гэдэг юм яриад байгаа байхгүй тий. Sorry тий. Гэтэл улсын хурлын гишүүд юу гэж ярьж байгааг өдөр сонс. Сая 1 сарын төсвийн гүйцэтгэлийг аваад үзэхээр бол 38 орчим хувиар төсвийн орлогоос дутуу гүйцэтгэлтэй баг шиг байна. За дээрээс нь нүүрсний үн өмнөх оногтой харьцуулаад аваад үзэх юм бол бараг 30-40 орчим хувиар унтсан. За ингээд нэг хилийн дундаж нөрөө нэг 81 ам доллартай байдаг юм. Тэгэхээр бол төссөн үсэг бол төсвийн орлого бол яг жилийн эцсийн дүнгээр том зургаар авч үзэх юм бол нэлээд дутагдaltaй байх. Төсвийн орлого бүрдэхгүй байх угаас бод дижитал бол нүүлж яана л гэж харж байгаа. Тэгэхээр ийм нөхцөл байдал бид нар бас төсвөөр тодтгол хийхээс ашгүй шаардлагатай. За ингээд яг энэ 2025 онд төлөвлөсөн байсан засгийн газраас хийхээр төлөвлөж байгаа энэ хөрөнгө оруулалтууд дээрээ за тодорхой хэмжээний таналтуудыг хийх, за зардлаа бууруулах, за ингэж бас иргэдийн бодит орлогыг бол бид нар хамгаалах зайлшгүй шаардлага байна гэж харж байгаа. Бодит байдал бол энэ. Завхлан бол зүгээр л бидний ингээд нүдэн дээр одоо газ лайтинг гэж ярьдаг штеп ингээл бидний нүдэн дээр ингээд шал өөр юм үзүүлээл ингээл үгүй зүгээрээ бүх юм болно гэдэг байгаа хэрэг. Бодит байдал бол яг үнэндээ төсвийг тодтгохоос өөр ямар ч аргагүй болсон байгаа. Ягаад гэвэл маш ихээр одоо бид нар чинь ер нь нүүрсний орн болчиход байна шүү дээ. Нүүрсний үн унцхлаар тэгээд нүүрсний орон яах юм? Дампуур нь үстэй. Тэгээд тэр чиглэл рүүгээ л явж байна. За тэгээд айгүй сонин заа стандарт бус тийм сонин гаргалгаа гарсан энэ 7 хоногт бүр үнэхээр сонин заа. Амьдрал амар хэцүүдэд байгаа шүү дээ тий. Тэгсэн чинь амар сонин гаргалгаа гарсан шүү. Би бүр энийг үзээд нэр шоконд орсон. За засгийн газрын хуралдаанаар үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байсан хүмүүсийг элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэж гадаад харилцааны сайдад даалгасан. Элчин сайд нэртэй ч хийх ажил нь зөвлөх гин элчин гэдэг үгийг нь аваад хайчихвал үндсэндээ засгийн газар сайд нарын тоо 8-аар нэмэгдэх нэ. Засгийн газар болоод хуулийн байгууллагт шалгагдаж байсан шүүхээс ял авч байсан хүмүүсийн хамтрал үгүй бол мега төслүүд хөдлөхгүй гэж үзв. Шийдвэрийн ёсоор бол үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байсан Монгол Улсын ерөнхийлөгч асан Инх Баяр, Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан Инх Сайхан, Амар Жаргал, Баяр, Батболд, Инх Болд, Эрдэнэт үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дараагаар ажиллаж байсан хүмүүсийг элчин сайдаар томилуулж ажиллах юм а. За 14 мега төслийг хэрэгжүүлэхэд эдгээр сайд нар зөвлөж ажиллах гин
Элчин сайд гэж нэрлсэн ч Монгол улсыг төлөөлж гадаад улсад ажиллаж амьдрахгүй юм а. За харин туршлагатай тул мега төслүүдийг хөдөлгөхөд хувь нэмрээ оруулна гэж үзжээ. За инх болдол Монголын төрөөс зайлших юм бол Монгол улс хөгжих гээд байна гэж жагсаал зохион байгуулж ерөнхий сайд болсон оюун эрдэнэд хамтраад ажиллах хүн олдсонгүй бололтой. Мөн улсад их хэмжээний хохирол учруулж байсан. Албан тушаалын эрхт мэдэлтэй үедээ бусдад давуу тал олгож байсан хүмүүсгүйгээр мега төслүүд хөдлөхгүй гэж үзэж бүр сайдаар томилохоор шийджээ. За шагналын албан тушаал төрийн албыг үнгөдүүлж данхайлгаж байна. За ингээд юу вэ чи дор бараг 30 сайттай болчихшоо тий. Энэ дээр нь шүү 8 биш 9 шүү. Дээр нь нөгөө Зика нэмэгдэнэ. Зээх бол нэмэгдэж байгаа. Тэр яасан бэ гэсэн чинь нөгөө амар бүр хамгийн амар зөв. Оросоос Хятад руу газын хоолой тавихыг хариуцсан сайд. Эсвэл уг нь яг л ахынх нь хажуудлаа аваачил тавьчихсан л байгаа юм л да. За чи угаасаа эдний юмыг хийдэг дээр очиод нэг яриад гэх тээ. За ингээд юу вэ эн чи 30 сайттай. За тэгээд дараа сараас дид сайдууд нэмэгдэж магадгүй юм шиг үлээ. Ардсан намынхан маш их дид сайдтай болъё гэж хаж байгаа юм байна. Тэгэх юм бол ойролцоогоор 50 сайдтай болно гэсэн үг. Тэгэхээр хааш юм бэ 126-гийн хагасан дахиад сайд бол арай гэж нэг юм болол дахиад хагасан сайд болоод гараад ирдэг тийм. Дахиад сайдууд олонх болох юм шиг байна. Тэгээд мэдгүй. Дээрэс нь энэ нэг мега төслөд нэг энэ новшин юм хэдүүлээ нэг ойлгож идэггүй. Ер нь ямар ч засгийн газар ийм тэнэг юм шиг 10 хэдэн мега төсөл хэрэгжүүлдэг ийм 4 жилийн дотор ийм дэлхийн хааж байхгүй шүү. Ийм тэнэг юм хааж байхгүй. Зүгээр мега төсөл гээл баахан тэзүү хийгээл нэг мөнгө идэх гэж байгаа шүү. Үсрээл 3 төсөл хийчвэл бүр ингээд бүр үнэхээр лаг ажилласан л гэж үзнэ. Та нар бодлоо оюу толгойг бид нар энэ сүүлийн 30 жилийн дотор оюу толгой гэдэг л ганц мега төсөл хөтлөгсөн байгаа үстэй харал та. Тэ? Социализмын үед Эрдэнэт гэж ганц мега төсөл хөтлөгсөн байгаа үстэй. Түүнийш солиотой юм шиг 4 жилийн дотор 17 мега төсөл ийм тэнэг юм байхгүй. Хаач хүний санаанд ормооргүй ямар ч хүн итгэхгүй ийм тэнэг юм. Тэгээд тэгэнгүүтээ зүгээр ингээд сайд нэмж байгаа нь дахиад нөгөө нэг засгийн газраар хамгаалж байгаа бодлого шүү дээ. Ер нь бол нөгөө 4 сард нөхрийн асуудал яригдах гээд байгаа. Хүүг ингэсэн байгаа, замтцсан байгаа. Тэнгүүд өөдөөс нь тэгэл нөгөө нэг авилгалын загалмаас эцэг зика вирус ерөөсөө гарт баригдсан бүх амьтныг сайд болгох чинь нэрс ингэж байгаа. Аль чи сайд болгох зүгээрмаа гэж бүгдийн сайдын санал руу шийдэл. Манайхаа сайд болгох юм байна. Бүгдийн шаа. Манайгаа үлдээч гэдэг бараг л ийм л юм болж штэ. Үгүй амар энэ зарчим нь айгүй муухай байгаад байгаа байхгүй. Ингэж болохгүй шүү дээ манайхаа. Энд ч юу гэсэн юм бэ? Албан тушаалаа хадгалахын төлөө юу ч хамаагүй хийж болохгүй байхгүй да манайхаа. Тэгэд ямар ч үсэн энэ 7 хоног тэгээд 30 сайдтай гоё боллоо манайхаа. Дэлхийд биш дээ нэг хүнд ноогдох сайдын тоогоор Монгол улс тэргүүлсэх хэвээр байна. Улам илүү болно шагаа тий. Улам л олон сайдтай. Гэтэ нэрээ хэдүүлээ зүгээр 50 сайттай болж үүсэх үү нэрээ. Дид сайтуудаа нэмээд яа тийм сонин шүү дээ тий. Хүмүүст очиод тий. Манай Монгол улс бол 2 сая хүнтэй 3 сая хүнтэй гэхдээ 50 сайттай гэж. Тэгэхээр бол ямар ч хүн гайхах нэрээ мөг нэрээ. Чингис хааныг ярьжсэнээс баг энийг ярьсан хамаагүй баг сонирхолтой гэж магадгүй шүү дээ. Юун гөө Монгол юу өстэй те хүмүүс ирээд 50 сайдыг үзэх гээд ирж юм. Биш али 50 сайдтай уус тэгээд үнэхээр гоё болт юм уу харъя гэж шууд утаан донд бууж байгаа. Keep going guys. За ер нь тэгээд манайхаа ийм дээ ямар иргэд вэ яг л тийм төр зэсгэл бий болдсон шүү дээ. Манус нэг ухаантаа да оюун эрдэнэ нэг тэнэгтэй нэг юм бол биш шүү дээ тий. За тэгээд манайхаа ер нь ямар хуу байдалтай байгааг бүгдээр ихнээс нь үзцгээе. Баг харж бэлдэж байгаа. Оо цаа. Дуусч. Тэр машин руу очиж сууж байгаа. Тэнд. Ямар өглөө.
За ингээд цусанд шингэсэн байж тийм хулгай тийм ээ. Мөрөлттэй. Ура машинтай амар гоё пүүцд мангар ганган залуу гоостэй тий царайлаг тий. Зарим хүмүүс бүр ингээс энэ синийг нь чоож байгаа штэ гэдгсэн. Тэгтээ биш байсан шүү манай. Тий ингээд эхнээсээ ингээд эдсэн хоолныхоо мөнгийг төлөхгүй шууд машин руугаа гүйжтэй. Арай л муухай гоосд тий юу гэсэн үг юм тий. За тэгээд дараагийн бас юм үзнэ. Машин замын хөдөлгөөнд яаж оролцож байгааг харъя. За буцаа ирэх. Энэ хараа за буцаа ирэх хөөе. Оо энэ зодч ин хараа урсгал сууж орж ирчих. Энэ хараа. За тээврийн цагтаг албан хүн дээр арга авч өгөөрэй. Арга хэмжээг аваа. Өө шууд зодч ин хараа. Энэ хараа. Я буцаад явчих юм гэсэн шууд урсгал яадгийг би чаа ална гэдэг. Ерөөсөө ямар ч тийм гин буруугаа ойлгох юм байхгүй гэсэн. Үгүй та урсгал сөрөөд ийнө гэсэн чи шууд очиж зодож мод. Зайл гэдэг. Үнэхээр одоо юу гэж хэлэх вэ? За тэгээд дээрэс нь бас нэг хүн гүйсэн байна. За ядаж чанаач юм байна. За ингээд машина ачуулсан хойноос нь гүйсэн. Машина авъя! Муса хулгай очоод миний машиныг авчлаа гэдэг. Энэ одоо би тэгтээ энэ бичлэгний доорх комментуудыг ерөөсөө уншаад би ерөөсөө ойлгоогүй шүү дээ. Ерөөсөө энэ ачсан залуучуудыг л харагдах. Гэхдээ энэ хүн чинь машина болохгүй газар тавьсан бол ачуулж байгаа үстэй. Тэг яагаад энэ ачиж байгаа залуучуудын буруу байгааг би ерөөсөө ойлгоо. Тэгээ тэрний доор бичсэн комментуудыг уншаад за ерөөс 50 сайттай болох нь аргагүй юм байна л гэж байна. Нэр. Гэхдээ ийм ард түмэн байхад 50 сайт байхгүй өөр яах юм гэдэг л юм бодол төрсөн. Тий. Ер нь шүү дээ. Манай Монголын ажлын компаниуд харин ч айгүй юу байгаа шүү. Айгүй зөөлөн шүү дээ. Америкт бол зүгээр баг зодоод чи юу хуцаад солиороод байгаа ингээл аваа явна. Дээрэс нь би нэг ийм санаачлаг төвшүүлмээр байна. E-police гэдэг нэг ийм аппликейшн байгаа. Дүрм зөрчсөн хүмүүсийн ингээд зургийг аваад явуулдаг. Энийгээ мөнгөжүүлчихээ чи. Уг нь тэр юу н гарцсан юм бэлээ. Хууль зүйн яамнаас тийм тогтоод юу н гарцсан. Одоо гол нь ажил хэрэг бол зүгээр тэр торгуулийн нь 30% л тэр нөгөө зураг авсан хүнд нь өгчих. Тэгэх юм бол манай Монгол улсад энэ дүрм зөрчиж байгаа хүмүүс ингэж дураараа авирлахгүй шүү. Бүгдийн торгоол явуулдаг зүгээр ингээд торгоод яв. Тэр чин баг тэр Нимбаатарын татвар нэмжээс хамаагүй илүү үйлчдэн шүү. Тэгэд ер нь бид нар яах гэж хууль дүрмтэй байдсан бэ? Яагаад бид нар ийм орк байгаа юм бэ? Яагаад бид нар эдсэн хоолныхоо мөнгөийг төлжиж чадахгүй байгаа юм бэ? Яагаад бид нар урсгал сөрөөд явж байгаагаа буруу гэж ерөөсөө бодохгүй байгаа юм бэ? Яагаад бид нар хууль зөрчичөөд машиныг ачиж байхад энийг ачиж байгаа хүн нь буруутай гэж үзээд байгаа юм бэ? Яагаад бид нар эсрэг ертөнцид амьдарч байгаа юм шиг амьдраад байгаа юм бэ? Яагаад бид нар 30-40 сайттай болтлоо ийм тэнэг болчихвоо? Өөрсдөн рүүгээ эргээд харахгүй болохгүй болцсон байна монголчуудаа. Ямар ард түмэн байна? Яг тийм дүр зэсэг сонгогдсон шүү. Баярлалаа. За хэдүүлээ сая жижиг гарын хулгайч үзлээ шүү дээ. Хоол хулгайлдаг. За энэ 7 хоног чинь 2-7 хоногийн турш том хулгайч нарын шүүгүүр л болсон. Хуваараа эрүүл мэндийн даатгал төлөгч иргэний төлөх шимтгэл 240 хувиар нэмэгдлээ. Энэ мэтээр иргэдээс ил даалт хэлбэрээр шимтгэл хурааж татвар болгон хурааж авсан мөнгө хэрхэн зарцуулагддгийг харуулсан ногоон автобусны шүүх хурал үргэлжилж байна. 9 дахь өдрөө болж байгаа шүүх хурлаар автобус нийлүүлсэн Тэнүү Огоо болон хамтран ажилласан гих MCE Partners компани төлөөллүүд мэдүүлэг өглөө. Ажилтай холбоотойгоор, цаг хугацаатай холбоотойгоор шуурхай зохион байгуулалттай холбоотойгоор одоо Сүхбаатар сайдаас өгөгчээс үүргүүд нь сүлдээ бүтэж асуусан асуулт болгонд нь нийцүүлсэн байдлаар л хариулт өгдөг ингээ явцсан байна. За ойлголоо. Энэ дээр тодруулъя. Мөрдөн шалгах ажиллагаанд та мэдүүлэг өгөх үед ямар нэгэн дарамтшилт байсан уу? Сая би хэлчихлээ. Ил даалт хэлбэрийн дарамтшилт байсан. Энэ өвлнийг 7-800-аар шинжиж 100 шинжилж Монголын түүхэнд хинч ийм зорилт тавьж чадаагүй. Би энийг хийчихье. Би хийхдээ энэ улсуудад энэ ажиллаж байгаа улсуудад би хулгайлаа өөрөөр надад төдөө өвгөөрөө ингээрээ тэгээрээ ихгүй нэг ийм улс зүйн албан тушаалтан байж эх оронч байна гэдэг бол ийм бай. Тэгээ энэ өвөл би энэ ард түмэнд харуулад тэгээ би нэг сонгуул болох гэж байна. Гэт мөнгө хизээш миний нэгдүгürt байгаагүй байхгүй юу?
сайн нэр бол миний амьдралын хамгийн чухал зүйл байсан. Өнөөдөр харамсалтай энэ сайн нэрээ одоо алга болж. Ногоон автобусны гих тодтолтой хэрэгт холбогдсон хүмүүсийг эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл ангаар яллагдагчаар татсан. Албан тушаалын байдлаа ургуулan ашиглаж бүлэглэн онц ноцтой хохирол учруулсан гих зүйл ангаар 6 сараас 8 жилийн хорих ялгаар зүйлчлэн шүүж байгаа юм а. За ингээд ногоон автобус нэр. За би тэгээд энэ шүүх хурлыг үзсэн. Ер нь бол буруутай хүн бол байхгүй л байсан юм байл л дээ. Тэгвэл манус өөртөө очоод солиорол тэнцээ юм яагаад юм нээж үзэж жагаад тэгээд ер нь бол эцсийн бүлэгт мэдгүй тэр дэвүүгийн ч буруу биш юм шиг байлээ, дарга нарын ч буруу явж манусын л буруу юм шиг байлээ. Ер нь энэ ногоон автобусыг яах гэж шалгасан тийм үстэй. Тэгээ ер нь бол бүгд маш их оронч хүмүүс байсан байлээ. Тэгээ их орныхоо төлөө арай гэж нэг юм автобус авчирч байхад нь манус яллаад байгаа юм байна л гэдэг тийм л дүгнэлттэйгээр энэ шүүх хурлыг одоо арайч дуусах байх шиг байна. Одоо тэгээ дараа 7 хоног хүртэл үргэлжлэх байлгүй. Тэгэд энэчнээс бас нэг юм ойлгоор энэ дунд шатны төрийн албан агчд. Та нарыг бол зүгээр ингээл золиосон таних юм билээ шүү. Та нараар хамаг муу муухай могоод өрдөг модоо хийгээл тэгэл ялаа бол та хэдээр л өрүүлэх юм бил. А дарга нар бол сайхан их орны хотлоо тэмцсэн тэ ста хамгийн шудраг байсан. Харин энэ муу дунд шатны улгаачууд идэж уусан байна гэл ингээл явах юм билээ. Тэгээд тийм хандлага тийм одоо өнгө аясыг бол энэ хурлаас харсан. За тэгээд даргынхаа нэрээр янз бүрийн авилгалын хэргийн юм дээр гар марын үсгээ зурж агаад дараа нь энэ хэд шиг энд бараг 20 30-аад залуучууд баг шүү лээ. Энэ хэд шиг ингээд ял аваад дарга нь бол мултраа дуусах үедээ. Тэгээ ер нь бодолтой баймаар юм шиг үл шүү төрийн албаныхан минь. Бодорой та нарыг бол зүгээр ингээд насчих юм билээ шүү. Тэгээд ямар ч байсан ногоон автобусны хэрэгт хинч буруугүй болоод явцсан шүү. Энэ 7 хоногт бас нэг гоё ярьцлага болсон. Нөгөө Чингисийн музейн захирал ярьцлага өгсөн байна. Нэг юм байдаг да нөгөө алд бие минь алжааваас алжаад байгаа гэж. Үндэ энэ бол алд бие биш. Алтан бие. Би бол одоо ингэж амьдсан амьдралынхаа өнөөдрийг хүртэл насандаа алд гэдгээр л яваад байгаа. За чи дахиад нэг үзэлтэй. Амар гоё. Нэг юм байдаг да нөгөө алд бие минь алжааваас алжаад байгаа гэж. Үндэ энэ бол алд бие биш. Алтан бие. Би бол одоо ингэж амьдсан амьдралынхаа өнөөдрийг хүртэл насандаа алд гэдгээр л яваад байгаа. Сурчлагч нар энэтэй ярьж чадахгүй. Ай гэж. Тонно. Энэ насандаа алд бие гэдгээр л яваад байгаа. Нөгөөдг нь мангар өөртөө хэлдэг. Алтан бие. Тийм учраас би Чингисийн музей дотор алтаар бүрүүлж тавьсан. Штэ. Амар гоё. Энэ түүх мүг нь амар гоё. Энэ нэвтрүүлэг үзсэн бол ингээд нэг хүн явж исэн байгаа зөө ингээд төв банкны агуулгад явж исэн. Хүш энэ их алт юу гэж байгаа. Үүс нэг гоё юм хийж таа нэг. Гэсэн чи манай ачнаас алтан бие гэсэн байдаг штэ. Өдгөө энэ алтаар бүгдээрээ сайхан Чингисэл хэлгэж хэлдэг. Ядаад байгаа байдаг ингээд алтан биетэй болсон байдаг юм аа манай Чингис. Бас манайх нэрээ PR марыг бас гоё хийж байгаа шүү дээ. Алт бие алтан бие явахгүй. Чингис хаан одоо сууж байгаа хэлэх юм байна л дээ. Алтан бие минь алжааваас алжаад байгаа. Ахуу төр минь бүү алдарт байгаа. Бүтэн бие гэдэг бас арай өөрөөр хэлсэн баг те. Бүтэн бие гэдэг чи одоо бас бриллиантан бие ч юм уу тийм ээ. Бриллиант тий бэ үсгэр гэсэн нэг юм байх хэрэгтэй шүү дээ тий. Эсвэл бадмаарг бие минь ч юм уу тий. Ингэж л хэлсэн байх юм байна лээ. Тэгээд энэ бас олон хүний бас илгийг хөшөөгöd авсан. Бүр ямар сандаа сурвалжлагч нь хүрдлээ. Ярихдаа тий. Би одоо насан туршдаа алт хэлгэж бодоод байна шүү. Тэгээд энэтэй ярьж чадахгүй байхгүй. Яг тэгээд музейдээ ямар ч нэг алтаар 106 тонн алттай болсон ч бас ингэж баавартай ярилгүй л яг. Алтан бие байсан гэж юм байна. Ер нь бүгдээрээ л алтан биетэй хүмүүс дээ. За энэ 7 хоногийн гэгээлэг мэдээ маань эхлэхэд бэлэн болсон байна. За энэ бол үнэхээр эрд зоригоор тий баатарлагаар гал төмөр
унтраас нь залуучуудтай холбоотой мэт байгаамаа. Сайхнаас. Яа. За ингээд ихлээд төс өдрийн мэнд хүргье. Тэгээд бид хүн 4 өдөр сайхан төмөр унтрааж ажиллаа ингээд төмөр унтрааж явах гэсэн ингээд төс өдрийн таарсан ихлээд төс өдрийн мэнд хүргье. Happy birthday to you. Happy birthday to you. Happy birthday. Яа, за энэ залуучууд гал унтраатай шүү манайхаа. Тэгээ надаа энэ мэдээ үнэхээр гэгэл мэдээс. Би яг энэ бичлэгийг анх үзэн шууд уйлсан. Яг үннийг хэлэхдээ. Би нэг Батсүмбрийн сангийн аж ахуйн тэнцээч амар том төмөр гараад Улаанбаатараас айгүй олон залуучууд явж төмөр унтраасан шүү дээ. Тэгээ тэр үед би яг энэ онцгой байдлын албаа гэж ямар амар хүнд хэцүү нөхцөлд те зүгээр баг хөрх юмд улаан гараараа төмөртө тэмцэж байгаа байхгүй. Тэгээд хувцс хэрэглэл мэрэгэл ингээл тэгэл бид нар чинь ингээл доороос ус цөөгөл тэр уулын оройр үуч ингээд явах машин ч байхгүй ингээд 20 литрийн канистртай ус цөөгөл тэгээд тэр залуучууд хөрх юмдаар даа идэх хоолж байхгүйсэн зөө. Яг тэр төмөр унтрааж байгаа үед тэгээд тэнчэнэс чинь хүмүүс авчирсан хоол моолроо өгөөл тэгэл нэг юм ямар ч юугүй ингээд холцгүй зүгээр ийм атар талахаар 2-3 хоног ингээд хөрхөө хооллол ингээд гал унтрааж байгаа ш. Тэгээд би яг тэр үе санаанд ороод энэ залуучуудыг хараа шууд би уйлцсан байхгүй. Ягаад гэвэл энэ залуучууд те нэг 69-тэй те ваацтай тэгэл яг улаан гараараа энэ галтаа тэмцээд гал унтрааж байгаа. Тэгээ буцах замдаа яг нэг талхыг хараад нөгөө нэг талах санаанд ороод ямар ч идэх хоол байхгүй өргөн энэ талхаал идчихсэн бах та гэдэг ийм бодол төрөөд. Гэхдээ магадгүй өөр юм идсэн ч биш магадгүй. Тэгтэл энэ залуучуудын хөдөлмөр нөхцөл ямар хуу байгаа вэ гэдгийг энэ талхан дээр тавьсан лаанаас хараад яас. Тэгээд би энэ залуучуудаар үнэхээр бахарч байна. Ийм баг цалинтай, ийм баг хангамжтайгаар маш олон хүний амийг аварсан байна. Маш олон хүмүүсийн эд хөрөнгийг аварч байна. Энэ залуучууд үнэхээр баатар шүү. Тэгээд би үнэхээр энэ залуучуудаар маш их бахархсан. Тэгээд би энэ залуучуудыг заавал гэгээлэг мэдэнд оруулах хэрэгтэй байна гэж бодсон. Тэгээд төрсөн өдрийн мэд үргье. Та нар баатар шүү. Тэгээд алтаар Чингис хаан хийсэн байна шүү дээ. Ихтэй мөртлөө гэхдээ гэгээлэг байна. За ингээд энэ 7 өдрийн weekly show-гаар өндөрлж байна манайхаа. Баярлалаа. Тэгээд алтан биенүүдэд хайрлж яваарэ манайхаа. Гэхдээ нэрээ бид нар чинь бие биенээ л хайрлж явах хэрэгтэй шүү дээ. Тэр хаа хамаагүй ийм амьгүй зүйл биш. Бид нар монголчууд бид нар бие биенийгээ хайрлж явах хэрэгтэй шүү. Тэгээд энэ одоо хайрл одоо бид нарыг аврах байх гэж бодож байна. Тэгээд дээрэс нь өөрсдөө боловсруулъя, өөрсдөө шудраг байцгаая манайхаа. Өөрсдөө хулгай хийдэг, өөрсдөө хууль зөрчдөг, тэ өөрсдөө бүгдээрээ шатандаа хулгайч мөртлөө дээр гарсан хүмүүсээ ингээд орилоод янз бүр болгоод дахин одоо бас хаашаа хийдэг тий. Тэгээ биднээс сонгож байгаа хүмүүс дэлхий дээрх тий нэг хүнд ноогдож байгаа сайдынхаа тоогоор олон болчлоо. Бүх юмнуудаа хулгай их юмнуудаа ингээд мега төсөл мөсөл 9 шидийн юмар ингээд өөрлөгөө татчих авч байна тий. Тэгээд бүгдээрээ бас бодцгоё. Өөрөө өөрсдрүүгээ дахин нэг өнгөцгөөё гэдэг үгээр өнөөдрийнхөө weekly show-г өндөрлөж байна. Дараагийн 7 хоногт эргүү уулзцгаая. Баярлалаа. Манайхтай хамтран ажиллаарай. Энэ бол Амраас weekly show. Баярлалаа манайхаа. Өөрсдрүүгээ нэг өнгөё.